За би тайж овогт дорж бүрийн гам болд гэж хүн байна. Миний үндсэн мэргэжил бол хөгжмийн театрын найруулагч. Шүүрэн давхар явж байвал бас зүгээр шүү. За би урд нь бол ардын дуугийн чуулга, үндэсний дуугийн эрдмийн чуулга, үндэсний урлагийн их театр 2018 онд энэ цагаан лаваа чуулгыг байгуулад яг одоогоор бол төмөр замын чуулга, цагаан лаваа чуулга хоёрын ерөнхий найруулагч гэсэн албан тушаал дээр ажиллаж байна. Цагаан лаваа чуулга бол үндэсний урлагийн өв соёлыг хадгалагч, тээгч, түгээн дэлгэрүүлэгч чуулга гэж хэлж болно. За энэ чутгаараа зөвхөн жуулчдад зориулсан тоглолтууд хийдэг газар гэж ойлгож үл болно. Цагаан лаваа чуулга бол монголчууд тэр дундаа хүүхэд залуучуудад бас зориулсан урын сангийн бодлогыг бас баримталж байгаа. Цагаан лаваа чуулгын нүүдэлчлийн дом гэдэг энэ тоглолтын нэг онцлог бий. 1 цаг 15 минутын дотор л монголчуудын түүх, соёл, өв уламжлалыг их богино хугацаанд товчхон мөртлөө хамгийн гайхамшигтай зүйлбэрүүдийн нийлбэр зохицоор ямар ч уйдах завгүйгээр үзээд гарах ийм боломжийг бий болгож байгаа концерт гэж хэлж болно. Соёл урлагийн өөрийнх нь үндсэн үүрэг байдаг л да. Одоо монгол хүнч вэ, гадаад хүнч вэ? Маш том оюуны таашаалыг энэ манай цагаан лаваа чуулгын үзэгчийн танхимаас аваад гарах л бидний чинхүү хүсэл зорилго байдаг.